Үргэлжлүүлэн бүтээн байгуулалттай холбоотой багц мэдээллийг хүргэе. 5 толгой зүүн баян чиглэлийн 416 км төмөр замыг барих ажил 2019 онд эхэлсэн. За өмнө говьд Орногов аймгийг хамарсан бүтээн байгуулалтын ажил ирэх 10 дугаар сард бүрэн дуусаж, улсын комист хүлээлгэж өгөх гэж байна. 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр зам нь Өмнөгов аймгийн Цогцэций, Манлай сум, Дорногов аймгийн Мандах, Сайхан дулаан, Сайн шанд сумын зүүн баян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.1 км урттай, 1 өртөөтэй, 6 зөрөлгтэй 3 дугаар зэрэглэлийн төмөр зам юм а. Нийтдээ 1.4 их 80 төгрөг зарцуулсан байна. Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 104 аж ахуй нэгж 6000 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, өнгөрсөн 4 жилийн хугацаанд бүтээн байгуулалт өрнөсөн юм а. Доод утсын засгийн түвшний жанжин штаб аж ахуй нэгжүүдийг доор удирдлагатайгаар инженерийн удирдлага нь манай компани хийсэн юм байна. Доод утсынхаа чанарын асуудал дээр бид нар 100% хариуцлага хүлээх ёстой. Дэд утсын асуудал дээр одоо эрчим хүч тохиол холбооны ажлууд нь ялгүй дутуу байх шиг байна лээ. Бид нар 20 оны 7 сарын 9-нд бол хяналтын ажлаа дуусгаад гарсан. Харин манай компани хэрэгжүүлж байгаа нэг төсөл бол зүүн баян болон Гашуусгай төмөр замын хооронд нь 22 км-ийн зам байж байгаа. Энийг бид нар 7 сарын 1-нд улсад ашиглалтанд өгөх гээд ажил нь дуусч. Бүтээн байгуулалтын ажил маань 19 онд эхлээд одоо өнөөдрийн байдлаар 90% гүйцэтгэлтэй явж байгаа. Тохиол төвлөрүүлэлт хориглолын байгууламж ашиглалтанд орсноор 100% ашиглалтанд орно. Үндсэндээ 2022 оны 3 дугаар удирдалт зүүн баян 5 толгой чиглэлийн 416.1 км төмөр зам маань ашиглалтанд орно гэж ойлгож байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг дээд үтс, доод үтсийг зөвшөөрсний жанжин штаб гэдэг үндсэндээ Монгол инженерүүд, монголчууд, монгол залуучууд өөрсдөө энэ бүтээн байгуулалтын ажлыг 100% босгосон. 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор орон нутагт 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Авто тээвэртэй харьцуулахад тээврийн зардал 2-оос 4 дахин буурна. Говийн бүсэд суурьшлийн бүс үүсч хүнд болон хөнгөн үйлдвэр хөгжнө. Ашиглалтын болон тусгай зөвшөөрөлтөд 40-оос 50 орд газар эдийн засгийн эргэлтэнд орох юм. 5 толгой уурхаан коксчих нүрсийг Орос улманы улс бүгд 8 дахь ард улс болон 3 дахь улсад экспортлох шинэ гарц бий болох юм а. Өмнөгов болон Дорногов орон нутгийн иргэдээ төмөр замын салбарт ажиллах үндсэн бодлого баримталж ажиллаж байгаа. Одоо эдийн засагт аль болохоор хурдтайгаар энэ төмөр замыг эргэлтэнд оруулж экспорт импортын чиглэлээр үйл ажиллагаагаа чигдрүүлэх ерөнхийдөө тийм төлөвлөгөөтэй. Үүнийхээ бид нар аль болохоор хурдан их хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ оны 10 дугаар сард төмөр зам ашиглалтанд орсноор Өмнөгов, Хангибомд замын үд чиглэлд нүүрс тээврийн зардал буурна. Мөн Улаанбаатар, Орос улманы улс руу шууд тээвэрлэлт хийх боломж бүрднэ. Зөвшөөрлөлтийн тээврийг он гарсаар 7 хоногт 2-оос 3 галт тэргээр тээвэрлэлт тогтмол хийж байна. Төмөр зам ашиглалтанд орсноор жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн эргэлт 5-аас 6 дахин нэмэгдэж, 8 хос галт тэрэг зорчих боломж бүрдэх юм а. За тэгвэл